Хэрхэн QR менюг бүртгэх вэ? QR меню цэсний QR менюг бүртгэх дээр дарна. QR цэс нэмэх дээр дарна. QR меню нэр оруулна. Эхлэх огноо дуусах огноог сонгоно. Төлөвийг сонгон төлөв нь идэвхтэй бол сонгосон салбарт бүртгэхэд хадгалсан бараа харагдана. Бүртгэсэн барааг өөрийн лоунж, караоке болон бусад салбаруудад худалдаалахыг сонгоно. Бараа сонгох дээр дарж барааг нэр баркодоор шүүж хайж болно. Мөн хайх дээр дарж бүх барааг харж нэгэн зэрэг олон бараа сонгож болно. Хадгалах товч дээр дарна. Хадгалах товч дээр дарна. Хадгалсны дараа бүртгэсэн болон урд нь бүртгэгдсэн QR меню харагдана. Хадгалсны дараа бүртгэсэн QR меню мэдээллийг шинчилж болно. Барааны нөөц дууссан үед тухайн барааны төлөвийг идэвхгүй болгож хадгална. Төлөвийг идэвхгүй болгосноор QR меню дээр бараа идэвхгүй болж тухайн бараа нөөцтэй болох хүртэл худалдаалагдахгүй гэсэн үг. Нөөцтэй болсон үед төлөвийг идэвхтэй болгож хадгална. QR меню анх бүртгэхэд оруулсан нэрийг шинчилье. Хадгалах товч дээр дарна.